Улсын хүүхэд залуучуудын театр үзүүлж байна. Үзэгчдээ бид та бүхэнд мэдээллийг газар дээрээс нь хүргэж байна. Иргэсийн туяа компанийн захирал Баячхан зам гэрэлтүүлгийн маш олон удаагийн тендерт ялсан байдаг. Гэвч та бүхний харж байгаачлан энэ гудамжинд ямар ч гэрэлтүүлэг алга. Ер нь бол Баяжих захирал өөрийн холбоо хамаарал бүхий 3 компаниар дамжуулан маш олон удаагийн тендерт ялалт байгуулсан байдаг. Тэгэхээр энэ талаар олон нийт шүүмжилж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэж таамаглаад байгаа маа. За том болоод арга болж байгаад хідэн тендер авъя да. Яасан гинэ? За шинийг хардаа. Юу юм? Иргэсийн аавын тухай мэдээ гарчин. Хүү за. Удахгүй манай ангийн хүүхэд аавынхаа компанийг залгамжилж авч ягаад ангийнхандаа тендер тараадаг хүн болох нь дээ. Иргэсээ. Тараад хэдүүлээ бисээ орж тоглоё л доо. Танаа авч аваа хідэн тендер туссан юм чинь. Мань митиг бол даачин байгаа юм. Юм даах. Манай Баяжих тэр пенсионных нь газрыг бүр биднэрт худалдаад аваад өгчихгүй л гүдэг. Тийм биз дээ андаа. Хөөе. Яа. Сүртэй. Шинийн торгон орчлоо. Тэгэхээр энэ замаар сургууль цэцэрлэгийн багчууд, хүүхэд эмэгтэйчүүд ажил хичээлээсээ тараад маш ихээр явж өнгөрдөг. Харанхуй болсон энэ өвлийн цагт энэ харанхуй гудамжинд гэмт хэргийн гаралтын тоо өсөх хандлагатай байна. Энэ тухай Иргэсийн туяа компанийн захирал Баячхаас тодруулахыг хүссэн боловч бидэнд хариулт өгөхөөс татгалзсан. Үеийн залууси хайрын шивнээ сонсогдоо. Харанхуй үчим бүрий Дараагийн мэдээ, Иргэсийн туяа компани нь улсаас замын гэрэлтүүлэг суйрлуулах, засварлах тендер авсан боловч чанаргүй материалаар шаардлага хангаагүй гэрэлтүүлэг суйрлуулсан нь батлагдаад байгаа юм а. Тэгвэл тус компани захирал Баяжих нь өөрийн төрсөн ах Баярц. Тэгээ наа сэтгүүлчнийг хэдэн төгрөг нэхэд байгаа юм? 50 сая. Яас даврцсан болгож байна чаа. Би ч хэлсэн шүү дээ. Сануулсан шүү дээ би ч. Тэр хаалтын гэрээг нь эртгээ хийгээдгээ гэж. Би яаж мэдтий? Чи өөрөө надад асуудал зохицуулахгүй юу? Хэрв шударгаар тендерийн компанийг сонгож яст муу юмнууд шантажлах юм олж чадчихжээ. Чи зэвсэ. Хөш. Нүүр авч яатсан. Яагаад ч вэ? Яагаад ч гэж үчиж хаашаа хадуур зодоо цогёо яваад идэх юм уу? Таны асааж өгсөн гэрэлтэй замаар явж байгаад бүдрээд онцсон юм. Яасан гинэ? Та өнөөдөр юу болсон гэж бодож байна? Манай ангийнхан тэр чигээр өнөөдөр чинь таны талаар ярьлаа. За минийхөө. Тэр хүүхдүүдийн ярьж байгаа, энэ зургатаар гарч байгаа мэдээ энэ битгий тооцоо юу? Хүмүүс ч хатаарч байгаа байхгүй юу? Аав нь тоохгүй байгаа шүү дээ юм. Хатаарч байгаа гинэ. Аав. Би танаас үнэхээр хичж байна. Юу нэ? Би чиний төлөө, чиний ирээдүйн төлөө. Нэг юмар дутаачихгүй гэсэндээ өдөр шөнөгүй нойр хоолгүй би зүтгэж чинь. Тэгэхдээ юу гинэ? Төрсөн эцгээсээ ичж чинь гинэ. Цааз би харин чамааг ингэж хэлж байгаа чамаас ичж чинь мэдөө. Арайч тэр. Гомдмор. Таны бүтээж өгөх ирээдүйд биш. Өнөөдрийг бүтээж өгсөн нийгэмд чи амьдрах гэж зүдэрч чинь аава. Иргэсээ. Аава би мөнгөтэй эрх мэдэлтэй биш. Зүгээр л нэр төртэй амьдрмаар байна.